За сайн байна найзуудаа. Өнөөдөр Монголын бодибилдинг фитнесийн холбоо болон Монголын оюутны холбоо хамтран зохион байгуулж байгаа оюутны улсын аврал шалгаруулах бодибилдинг фитнесийн тэмцээний өдөр юм байна. За RD page хуудас маань энэ тэмцээнүүдийг үзэж чадахгүй сонирхдаг юм залуустай зориулж бяцхан сурвалжлага буюу той мэддэг. За ингээд тэмцээн рүүгээ хэвлээ явцгаая. За ингээд бикини англиас эхлэе. Бикини англиас бол 6хан эмэгтэй орсон. 2 дугаар байранд өөр Монголын олон улсын биеийн тамирын дээд сургуулийн тамирчин Алимаа орлоо. За 1 дугаар байранд алтан медалийг зохиомж дээд сургуулийн оюутан Монгол фитнес клубын тамирчин Саруулж авдаг. За 175 см хүртэлх өндөртэй эрэгтэй менс физикийн ангилалд шинжлэх ухаан техник их сургуулийн оюутан Сүхэрдэн төрүүллээ. 175-аас дээш өндөртэй менс физикийн ангилалд эрхээ булаанд төрүүлж алтан медаль авлаа. За энэ залуугийн өмнөх бичлэг болох Power Cup 2018 тэмцээний тайм бичлэгт онцолж байсан. За хэрвээ тайм бичлэг үзээгүй бол заавал орж үзээрэй. За энэ залуу энэ удаа ч бас өөрийнхөө ангилалд хол илүү төрүүлж чадлаа түн баяр хүргэе. Хамгийн сонирхолтой ангил болох бодибилдингийн төрөлд итүүгэн дээд сургуулийн шилүүгэн төрүүллээ. За энэ залуу бол маш сайн пропорцтой. За илүү их масс авч чадах юм бол маш ирээдүйд тамирчин гарч ирэхээр харагдчихэв. За ирээд тэмцээний тайм сонирхолтой санагдсан бол лайк дээр subscribe хийгээрэй. Одоо тэмцээн дээр болсон сонирхолтой хэсгүүдээс та бүхэнд үзүүлье. You were the shadow to my light. Did you feel another star? You fade away. Afraid our aim is out of sight. Wanna see you